Сайн байцгаана уу? Өнөөдөр хэдүүлээ Солонгос хэлний үндсэн 14 гүйгүүлэгчдээр бүтэж байгаа шинэ үгнүүдийг хамтдаа харах ийм шинэ үгнүүд сурах хичээл болох гэж байна. За ингээд бүгдөө шинэ үгнүүдтэйгээ танилцаад эхэллээ. Эхний ээлжинд бид нэг гүйгүүлэгчийг хальт дурдаад өнгөрье тийм ээ. За чангаар дуудлагатай байгаа гиог, дигид, бием, жид гэдэг энэ дөрвөн гүйгүүлэгч маань тодорхойтсон байна. За бусад гүйгүүлэгчийг бүгдөөрөнгөө нэг тод биш өөр өнгөөр тавьсан байна тийм үү. За тэгэхээр бид нар одоо ямар ч тач чангаар дуудагдаж болохоор гүйгүүлэгчүүдийг илүү анхааралтай харах хэрэгтэй учраас шинэ жоохон тод болгоод тавьсан. За хэдүүлээ ямар ч байсан доор гарч ирсэн шинэ үгнүүдтэй танилцаад багштайгаа хамтдаа ажиллахын дуудлага хийгээд явбал илүү нэг аманд нь гоё зөвшөрж өгнө. Дээрээс нь дуудлагаа маш гоё зөв дууддаг болно. За ингээд багштайгаа хамтдаа дуудаад үзцгээе. Тэгээ бас гоё яг ингээд видеогоо үзэнгээ давхар ингээд нүдлээд явах боломжтой байгаа шүү. За эхний үг нь кагу гэсэн үг байна. Уг нь бол гагу гэж бид нар уншиж байгаа тийм үү? Гэхдээ энийг эхний нэгдүгээр үеийн дээр байгаа учраас кагаар дуудаарай гэдгийг бид нар одоо санаж агаад дуудлагуудаа зөв дуудах хэрэгтэй болж байгаа тийм үү? За багштайгаа хамтдаа кагу гэд дуудаад үзцгээе. За бүгдөө яг ижилхэн багштайгаа хамтдаа дуудаарай. Кагу. За кагу гэдэг маань тавилга гэсэн утгатай үг байна. За дараагийн үг харъя. Ду гэсэн бичвэр байна. За хэдүүлээ дуудлагын дуудъя. За хүдү. За бадинг гэсэн үг байна. За харин одоо энийг ри гэж уншина тийм үү? За одоо жинхэнэ дуудлагыг хийцгээе. Кори. За ингэж дуудах нь. За хэдүүлээ одоо 3 үеэс бүтсэн үг харж байна. За энэ үгийг хэдүүлээ нэг нэгээр нь ямарч ийсэн авайг нь гаргая. Гу, ма гэж хэлж чинь тийм үү? За одоо тэгвэл хэдүүлээ яг цэвэр дуудлагын дуудаж үзье. Кукума. Нэгэсэндээ амтад төмс гэсэн үг байна тийм ээ. Кукума гэж нэрлэдэг. За хоёр үеэс бүтсэн үгийг хамтдаа дуудъя. Ри гэсэн үгнүүд байна. За цэвэр дуудлагыг гаргая. Тари. За тари буюу хөл гэсэн утгатай үг байна. За дараагийн үгийг харцгаая. Ру гэсэн утгатай үг байна. За энд байгаа ру цэвэр дуудлагыг хийцгээе. Торо. За ингэж аваа гаргах нь байна. Зам гэсэн үг байна тийм үү? Засмал зам. За одоо хэдүүлээ болохоор 3 үетэй үг харж байна. Ри, ми гэсэн үгнүүд байна. За одоо жинхэнэ дуудлагыг хийцгээе. Тарими буюу энду гэсэн утгатай үг байна. За одоо дараагийн үгийг харъя. Да гэсэн үг байна. За одоо жинхэнэ дуудлагыг хий. Пада буюу далай гэсэн утгатай үг байна. За одоо хэдүүлээ. Нү гэсэн үгнүүд одоо харж байна. За энэ үгнүүдээ дахиад жинхэнэ дуудлагыг хий. Пино. Савн гэсэн үг байна. За одоо хэдүүлээ. За яг гэж дуудах нь байна. Абожи. За ингэж дуудах нь байна. За дараагийн үгийг харъя. Жигү. За жигү гэж байна. Цэвэр дуудлагыг хэдүүлээ эзгээе. Чигү. За чангаар дуудаж байгааг анзаарч байна. За хэдүүлээ одоо су гэдэг үг харж байна. За энэ су гэдэг үг маань хаяг байршлыг хэлж байгаа. За тэгвэл хэдүүлээ цэвэр дуудлагыг хий. Чүсу. За яаж дуудагдгийг харсан баг тий. За энд бол чангаар дуудагддаг
үг бол байхгүй байна. 여자. 여자. Яг бичиж байгаа юм шигээ дуудаж чинь. Эмэгтэй хүн гэсэн үг тийм ээ. За ингээд хэдүүлээ өнөөдрийн хичээлээрээ үг сураад өнгөрлөө. За ингээд дараагийн хичээл дээрээ хэдүүлээ шинэ зүйл сурцгаая.